Зохиолч Чогсмын дашд орж ятаг өгүүлэг. Зуны нарны хөлөөр болсон ногооны хөхүняар дуняартаж сэрүүхэн дэнжид манайхтай сайх буусан самбуу өвгний жижигвтер цагаан гэрийн нээлттэй хаалга шуусан хаяагаар гэнт ятаг хөгжмийн намуухан их шиг асгаран цалгиж өмнөөс минь тосвоо. Би морныхоо амийг татаж хэсэг чагнаснаа. Хэрв ойртон очвол мөнөөх уянга дайсыг үргээчхмээр чимшиг чанга амьсгалж болмооргүй санагдан төмөр дөрөөгөө дуугарахгүй хичээн мориноосоо сэм буув. Морой хөтөлсөөр ойролцоох ногоон дов дээр гарч завлан суугаад чагналаа. Номхон цагаан морь минь нүдэ анин хөлөө үе ээлжлэн сойж тэр намуух мөртлөө заримдаа хад дамжин цахилах ишиг шиг түргсэн цойлох эгшгийг чагнаад байх шиг чихээ хаяа солбон толгой хаялна. Мөнөөх хөгжмийн их шиг хангинах сандуу өвгний гэрт үнэндээ араажав дууграадаг дуулдаг хуурдаг юм гэж юу байх вэ? Өвгнийд байгаа нь дээр үйд нүүж яваад тэмээн өргөн ачаага газрын нэг хийж тараан туйлахад шидэгдэн унаж хоёр хуваагдсан мөртлөө эвлүүлэхэд дуугарч байсан гэх үер 206 нэртэй VEF 206 хүлээн авагчл бий. Хуучин данхны гуйлын татам төмрөөр бүс хийж бүхлэн дархалсан тэр үер 206-гаан өвгөн ихэд хайрлан орныхоо толгойд уяагаар дээш сойн аргамжчихна. Сүүлийн үед заримдаа сөөнгөтөн паржигнадаг болсон тул сандуугай наадтай цуг насыг илээж яваа хөгшөрсөн раажва аргагүй мөнч бүхэд чүдэ гэж магтана. Тэднийд өөр хүн малын чих сартойлгочхмоор юм юу ч байхгүй лээ. Харин зээ охин нь хотоос ирж хоёр хөгшөнд туслах амрах сурагтай байсан. Тэр охин иржээ гэж би тааварлан бодов. Бүл муутай өвгөн эмгэн хоёрт ус төхүүлж өгөх, аргамжааны морийг авчрах, одонцсон хэдэн дуглын буцаах ажилд нь би хэрээрээ тусалдаг болохоор тэд надад их сайн. Манай дорж хүү удахгүй хот руу сургуульд явнаа. Сургуулиан дүүргэж ирээд том дарга болно доо. Юу байх вэ? Бас өсч хангаа шиг сайхан эр болохыг бид хоёр үзнэ байхаа л гин. Энэ үед би өсөж хурдан том болох сургуульд явахсан гэж яаран хөтөл давсан холын бар харгуйг ширтэн санаа ширнэ. Мөнөөх уянгалаг зөөлхөн аялгуу ус мөрөн урсах шиг мэлтэлзэн хурж ирээд эмнэг бяцхан зүрхрүү минь цэцгэс шидлэн будан гуйрах сэтгэлийг минь аргадаж цөхөх шиг. Цаанаасаа мэлтрэн ундрах тэр аялгууг сонсон согтож суух үе аянда санаа алдмаар болж тэгснээ алсын тэртех зэрэглээн дундаас цэв цэнхэр дээлтэй бүсгүй хүн чимээгүй тодрон гарч ирээд мөнгөн жүнзтэй цэцгнээс нэрсэн тунгалаг дарсыг мексикийн барьж инээмсэглэх шиг. Цэцгсийн үнэрт тэр дарс ямар ч хүний нугаршгүй хатуу сэтгэлийгч номхотгох уяраах шидтэй буйзаа гэмээр. Дараа нь бурхны гэмээр зөөлөн игшигт энэ хөгжим ятгыг хэн эхэлж зохиосон болоо гэх саваагүй бодол надад орж ирлээ. Ятаг хөгжмийг лавтая бүсгүй хүн зохиосон байх гэж бодогдно. Учир нь бүсгүй хүн хүй тасарсан үрээ үзээд сэтгэлээс ивэлсэн хайр нь бүүвэн зөөлөн цагаан их шиг болж үрийнхээ болжмрын өндгөн чинээхэн зүрхэнд очиж цээжнээс нь ивлэх сүүн амьдралд очих цагаан зам нь болон өмнө нь угтан дэвсэгддэг. Тэд бол хүн төрлөختнийг үе залган мөнхөд тээсэн бурхад гэж номноос би анх уншсан юмдаг. Мянган жилийн тэртээд бүсгүй хүн өөрөө нарны мяндсан цацрагаас сэмлэн авч нийтгээд түүнээ хөгжмийн царанд суулган айдан оруулж энэ ятаг химээх зөөлөн дуутыг бүтээжээ гэж би үнэмшин бодов. Хүний бодлогооч хаврын ногоо шиг тэлэн
сэм сэмээр ургадаг жолоо цул бүргүй эдийн хойндоо би цааш хөгжмийн эгшгэнд хөтлөгдөж ургуулan бодсоор л байв. Бүсгүй хүний уян цагаан гар ядганы чавцсыг товшин хөвгөд чандганы цасан цагаан хоёр бүжин хөгжмөний утсан дээр хөөрөн дэгдэн бүжиж байна уу гэлтэй санагдана. Эцэг өвгдөөс дэлхийн ухааныг охилон үлдээсэн утаат шар шаштерт ятгаа аваад товшвол хулсан дунд өндөглсөн хунгийн дуутай хөгжим болой гэж хэлсэн нь санаанд орно. Тэгвэл хун галуудын нуугсан зөөлөн дууч нь тэнгэрийн эгшиг юм биш үү гэмээр. Зуны цэцгэс үе үе дохилдсон бие биелгээ бүжих тал хэрийн салхинд би бодлогоширч суусаар л. Энэ хооронд ойр сахалтын газар цайвалцах гэрээс сэтгэлийг хөндөөрлүүлэн ятгах ятга хөгжмийн аялгау нисэн ирсээр л байлаа. Зөхөлөгдсөн чогсмын дашд орж Улаанбаатар хот 2026 он. Уншсан Эрхэнбаярын Баддорж Улаастай хот 2026 он.